За сайн байцгаана. Та бүхэндээ өнөөдөр минь төргий. За Canon хаагчлийн хайлж дугаараар за энэ эффектийг оруулсан баадаа нэрийг ингээд зурагтан цог ингээд тийм ээ бленд хийсэн юм эффект байгаа. За энийг та бүхэнд яаж хийдэг үзүүлье. За эхлээд бид нар бол текстэн дээр нэрээ бичнэ. За тэгээ түрүүсээ батагийн нэрийг бичсэн батагийнхаа нэрээр авчи. За тэгээ энийг бид нар юу яана? Disclaimer гэдэг тийм ээ ийм фонд байгаа. Ингээд disclaimer гэж бичингүүт чи ийм босоо ийм фонд байгаа. За тэгээ энийг бид нар ингээд нэлээд том болгоод за тэгээд голыг нь олно. За тэгээ эффект рүүгээ орж жагаад тийм ээ энэ outline-ийн юуг нь орж байгаа thickness-ийг бид нар 3 хүртэл бууруулад за тэгээ ингээд юм цагаан за тэгээ энэ нь болохоор юу шүү цагаан юм юутай байх хэвээр. Өнгийг бид нар тийм ээ цагаан өнгөр сонгох хэрэгтэй байгаа. За ингээд за тэг ингээд яхана бид нар энийг хадгална. За тэг PNG файл болгоод за хамгийн сүүлийн current page гэдэг ингээд хадгалчихна. За энэ дээр нь тавга хадгалчихъя. За тэгээ дараа нь бид нар одоо нөгөө энэ хүнийхээ зургийг оруулж ирэх хэрэгтэй байгаа. За би энэ чинь зураг нь сайхан хэрэгсэн учраас энэ чи байж байна. За тэгээ нэг бэкграундыг алгах чинь. За тэгээд ингээд нэлээд голыг нь олоод тийм ээ. За тэгээ нэг бид нар юу яах хэрэгтэй? Edit рүүгээ орж жоод за тэгээд юу руу орно? Фильтр рүүгээ орж жоод за энэ юугаар ингээ хар болгох чинь тийм ээ. За тэгчээд бид нар edit рүүгээ орж жагаад юу яах хэрэгтэй сүүдрээ сонгоно. За тэгтээ энэ outline гэдэг нь сонгоно. За тэгээ outline-ыг бид нар яах нь цагаан өнгөөр сонгох хэрэгтэй байгаа. За тэгээд ерөөхдөө нэг автор авчих заяа. За тэгээ фотос дээр очичоод бид нар Grinch гэдэг ингээ биччих заяа. Элемент гэдэг. За Grinch гэдэг нь иймэрхүү янз бүрийн өнгөнүүд аа. За түрүүн би энэ улааныг сонгосон байгаа. За өөр ямар гоё өнгө вэ? За энийг авчи. За энийг тэгээ background-ыг хийчихнэ. За тэгэнгүүт энэ батагийн зураг бол яг нэг ингэдэг юм цагаан юутай юм юу болж ир чинь тийм ээ. За тэгээ энийг бид нар юу яагаад бас download хийгээд авчихна. PNG. За тэгээд current image гэдээ хадгалчихъя. За нэг 6 гэдэг. За тэгээд бид нар энийг бүгдийг ингээ арилгачих тийм ээ. За одоо бид нар яах вэ гэхээр саяхан хоёр зургийг хоёуланг нь оруулж ирнэ. Энэ бата юу хоёуланг нь оруулж ирнэ. За тэгээд доотлолт нь нөгөө зургийг нь оруулаад за дээдлэлт нь бол яах нь нэрийг ингэж оруулна. За тэгээ app руугаа очичоод бид нар image blender гэдэг энэ хараа blend image гэдгийг сонгоно. За тэгээ одоо select зургаас эхнийх нь топ дээр нь болохоор бид нар тэгээ bottom line гэх энэ улааныг сонгоно заяа. За тэгээд энэ улааныг сонгож чинь. За энэ top layer гэдэг дээр нь энэ цагааныг сонгоно. Биш ээ. Тэгээ цагааныг сонгоно. За энэ дээр энийг сонгосон. Доотх дээр нь болохоор энийг сонгоно гэсэн чинь тийм ээ улаан. За тэгээ доотх дээр нь улаанаад дээдх дээр нь. За тэгэл яхна бид нар энэ дээр add to design гэдэг оруулчихна тийм ээ. За тэгээ энэ хоёрыг нь бол ингээ айлгах чинь. Тэгээ яхна энэ маань одоо энэ зураг нэр хоёр нь ингэж холилдсон юм эффект ордог байна тийм ээ. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяртай.